2012 оны 12 сарын 27 энэ өдөш ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүдийн ялалтын мөнгөн үдшийн шинэ жилийн цэнгүүн эхлэх гэж байна. он Ардчилсан намын хувьд маш чухал он жил байсан. Улсын хурлд олуулаа ялж, орон нутаг болон нийслэлд олуулаа ялсан энэ гайхалтай шинэ жилийг хамтдаа өгтөж байна. Ялалтаа тэмдэглэхээс гадна Ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүд энэ үдэш олуулаа 2013 онд эх онуудад юу хийж бүтээх талаараа хэлэлцэхээр энэ үдэс цуглаад байна. Монголын ард түмний итгэл найдвар шингэсэн энэ хувцастай Ардчилсан намын бүх гишүүдэд бүх сонгогчдын өмнөөс мэхий ёсолж байна. Та бүхэн бүлээн авна уу? Ардчлалын бид ард түмнийхээ итгэл хүлээлгэж өгсөн энэ ялалтыг ямар нэгэн албан тушаалд очих зүйл биш, харин ард иргэдийнхээ санал хүсэл эрмэлзлийг дааж ажиллах томоохон ажлыг хүлээж авчаа гэж ойлгож байна. Тийм учраас энэ гарч байгаа 2013 он бол ардчлалын хариуцлагын ажлын он жил байх болно. Бүгдээрээ хамтран зүтгэж ард түмнийхээ төлөө ихийг бүтээн гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний зөвлөлт хорооны гишүүдэнд манлайж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Баяр хүргэе та бүхэндээ. Ардчилсан улсгал эхэлсэн тэртээ 1989 оноос хойш түүхэндээ анх удаа хоёр шатны сонгуульд Ардчилсан нам ялт байгууллаа. Тэд хууль тогтоох дэд байгууллага улсын их хурлд хамгийн олон судал авч нийслэлд түүхэндээ анх удаа үнэмлэхүй олон болсон амжилт ялтын эзэн болж чадсан юм а. Бас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд хэлэхэд манай эмэгтэйчүүд энэ жил бас гялалцсан амжилт үзүүлсэн жил байлаа. Одоо улсын их хурлын 11 эмэгтэй гишүүнтэй болсон ийм жилд манай намын эмэгтэйчүүдийнхээ олонх нь тийм ээ 6 эмэгтэй бас улсын их хурлд ялалт авлаа. Нийслэлд манай эмэгтэйчүүд ялсан. Мөн одоо бид нар засгийн газрын бүрэлдэхүүнд эмэгтэй сайдуудтай, дэд сайдтай, төрийн нарийн бичиг нартай ийм одоо болж амжилт гаргасан. Тэгэхээр эмэгтэйчүүд маань энэ сонгуульд үеийн сонгуул бол эмэгтэйчүүд ялалтыг авчрах гол хүчин байдаг. Мөн одоо ялалтаа хүртэлцсэн ийм одоо улс төрчид болж байгаад би энэ 2012 онд их талархалтай байна. Бидний хувьд өөрөөр хэлбэл Ардчилсан намын хувьд бол үнэхээр онцгой шинжил. Яг одоо гэхээр өнгөрсөн 22 жилийн хугацаанд бидний тэмцэж ирсэн тэмцэл маань өнөөдөр л үнэхээр яг бодит амьдрал дээр биелэлээ оллоо гэж бид олж харж байгаа. Би зөвхөн улсын их хурлч биш, засгийн газарч биш, нийслэлдээ мөн орон нутгатаа өөрөөр хэлбэл маш олон аймагт өндөр ялалт байгуулсан байгаа. Ингээд улс орон даяараа бид ялалт байгуулж чадсандаа үнэхээр баяртай байна. Гэхдээ бид үүндээ бол дандаа баярлж явах учиргүй. Яагаад гэхээр энэ бол маш том хариуцлага. Дараагийн 4 жил Монголын ард түмэн үнэхээр Ардчилсан намаас ардчлалын төлөө зүтгэж явах хүн болгоноос маш их зүйлийг хүсэн хүлээх болно. Бид үүнийхээ төлөө хамтдаа багаараа ажиллах ёстой юм аа. Тэгээд намынхандаа бүгдэнд нь шинэ жилийн мэнд хүргье. Улсын их хурлын нийслэлийн сонгуулийн амжилтаа 11 сард болсон. Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам дахин баттгаж ялт байгуулсан. Тэд 21 аймгийн 12-т нь 9 дүүргийн 5-т нь олон болж чадсанаар эх 4 жил Монгол улсын хөгжлийг Ардчилсан нам хариуцах үүргийг ард иргэд тэдэнд олгосон. Өнгөрсөн 23 жилийн турш нэг ч удаа ялалт байгуулж байгаагүй аймаг сүндийн иргэд хүн шиг амьдруулж улс шиг хөгжүүлнэ гэж Ардчилсан намд итгэсэн. Итгэлийн хариуг зүтгэлээр хариулах нэгэн шинэ ном эхлэх гэж байна. 23 жилийн дараа Төв аймаг анх удаа орон нутагт яллаа. Энэ бол Ардчилсан нам ялсан гэхээс илүүтэй Төв аймгийн ард иргэдийн ялалт байсан юм аа. Юуны өмнө Ардчилсан намын үндсэн мөрийн хөтөлбөр бол Монгол 2020 үндсэн 5 чиглэлтэй байгаа. Энэ 5 чиглэлийг Төв аймагт хэрэгжүүлэхэд ямар нөөц бололцоо байна. Юуны төрөнд бид нар ард иргэдээс асууя гэж бодож байгаа. Дээрээс нь маш өндөр хэмжээний судалгаа хий. Тэрнээс бид нар цаас үйлдвэрлэмээр байна. Өнөөдөр бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Өнөөдөр хүний нүдэнд харагдах, гарт ойрогдох үнэхээр ард иргэдийн амьдралд дөрвтэй өөрчлөлт орохоос өөрчлөлтүүдийг хийнэ. Энд бол та бүгд итгэлтэй байгаарай гэж хэлмээр. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөлт 41 суудлын 27-д нь ялалт байгууллаа. 19 сумын 14-д нь ялалт байгууллаа. Энэ бол үнэхээр түүхэн бөгөөд багтан амжилт.
Тэгээ энд бол ардчилсан намын гишүүд дэмжигчдийн намыг удирдах байгаа удирдлагын бүхэл талын нөлөөлөл байгаа. Мөн энэ дээр нөлөөсөн юм бол улс нутгаас энэ 23 жилийн ардчлалын түүхэнд анх удаа улс нутгаас ерөнхий сайд төрсөн. Тэгэхээр тэр бас чухал зүрхэс нөлөө өгж байгаа. Мөн манай өрсөлдөгч намын маань энэ 23 жил дангаар норсон ноёрхол тэр ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн байдал нь онцгой нөлөөсөн гэж үзэж байгаа. Хууль тогтоох байгууллагад олоолаа олж чадсан ардчилсан нам бусад намын эрсдлүүдтэй эвсэж шинжиллийн гих тодтголтой түүхэн засгийн газрыг өнгөрсөн 8 дугаар сарын 17-нд байгуулсан. Шинжиллийн засгийн газар өнгөрсөн 130 гаруйхан хоногийн хугацаанд чамгүй олон шийдвэрүүдийг гаргаж ажил хэрэг болгоод байгаа. Төрийн ордон нээлттэй болж иргэдийн санал бодлыг хүлээн авах засгийн газрын 11.11 төвийг нээн иргэдтэй төр тунгалаг нээлттэй байх бодлогыг эхлүүлсэн. Мөн халамжийн зохистой бодлогын суурийг тавьж Монгол улсын 18 хүртэлх насны 950 гаруй мянган хүүхдэд сар бүр мөнгөнд тэтгэлэг өгч байна. Үүнээс гадна шинэ оны босгон дээр Ахмад олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүний хөгжил сангийн 1 сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгож тусгаачлыг хийж чадлаа. Шинжиллийн засгийн газрын хийх их бүтээн байгуулалтын санхүүжилтийг богино хугацаанд дэлхийн зах зээлээс босгосон. Нийт 1.5 тэрбум долларын Чингис бонд эрхчлүүдийн монголчуудын хийж чадах олон үйлдвэр бүтээн байгуулалтыг хийн гэсэн итгэлийг өгч байгаа. Энэ мэд хугацаа багч хийн гэсэн итгэл зүтгэл байхад хийж амжуулж чаддгийн үлгэр жишээгээр ардчилсан нам улиран одож байгаа оноодож хийж бүтээх эрмэн тэмүүлэлээр шинэ оноо хутлаа. Олон жил мөрөөдсөн амжилтын жил байсан. Бид бол улсын хурлын сонгуульд ялж үзэж олонх болж исэн. Гэхдээ улсын хурл орон нутгийн сонгуульдаа нэгэн зэрэг ялж олонх болж исэн удаа бол анх удаа тохиолж байна. Тэгээ энэ нэг амжилтын төлөө хөдөлмөрлсөн та бүхэндээ дахиад баяр хүргье. 2013 дутхгүй хариуцлагатай жил байгаа. 6 сарын сүүлээр ерөнхийлөгчийн сонгуульд явна. Тэгээ бид 12 онд гаргасан амжилтаа дутхааргүй амжилт гаргах үүрэгтэй ёстой. Тэгээд тэр амжилт бас бидний хичээл зүтгэлээс хамаарнаа. Тэгээд явж байгаа ондоо амжилттай ажилласан, эх ондоо амжилттай ажиллаж, эрүүл мэндийн сайхан байхны хүсье өрөөё. Тэгэхээр бид нар бол ерөнхийлөгчийн хийсэн ажлуудыг бол тайлбарлах ажлуудаа бол үндэстэй он гаргаад цагаан сэрийг бол хийж эхлэе гэж. Зөвхөн мөрийн өтөвтэй амлснаас гадна амьдрал өөрөө баян учраас маш олон шин санаачлалууд гаргаж ерөнхийлөгчүүд хийлээ. Энэ бүхнийг бол тайлангараа бид нар бол ард түмэндээ хүргэнэ. За ер нь бол Монгол улс бол урагшаа хөгжих ёстой. Тэгэхээр бол арчи ерөнхийлөгчтэй зөв бодлого хэрэгжүүлж байгаа энэ ерөнхийлөгч бол дахиад сонгоод дахиад одоо энэ бодлогоо амьдралд улам хэрэгжүүлээд байна. Гүн бот болгож арчлыг одоо бат мягт одоо хэрэгжүүлэх ийм одоо явдал хамгийн чухал байна. Ардчилсан намын ялтын шинжил дуулж хуурдаг гэхээсээ илүүтэйгээр хүмүүнлэг үлсийг бусдад уриалгах гэсэн санаанд оруулсан сайхан бэлэгүүд эмчилгээний зардалд хандив болгож дуудлага бодолтой зохион байгуулсан юм. Тэр утгаараа бид нар бол хоёр ихэр хүүгийн нэгд бол бид мөнгө хандвалдыг гэж бодоод тэгээ юугаар хандлах гэхээр зүгээр ямар нэгэн зүйлийг зарах биш тодорхой утгатай зүйлийг зарах гэсэн нь бол манай ялтын дуг баг. Тэгэхээр энэ саяхан чи харсан баг манай ялтын дуг бол 2009 оны ерөнхийлөгчийн сонгуул 2012 оны улсын их хурлын сонгуул орон нутгийн сонгуул яг тэр сонгуулиороор одоо манай байрны гадаа мандаж байсан тэр туг байгаа юм л. Тэгэхээр энэ бол манай ардчилсан намын мянган гишүүдийн тэр туг бол маш олон хоногийн хөдөлмөр зүтгэл тийм ээ тэр утгыг бэлэгдэж байгаа. Тэгэхээр тэр бэлэгдэж байгаа тэр зүйлээ бид нар нийгмийн сайхан зориулъя гэж байна. Тэрний маань бас үн хаш бас гайг боллоо 5 сая 570 мянган төгрөг зулраа. Тэгэхээр бид нар энэ шинжилгээний дараа бас энэ мөнгөө сайхан бэлэхүүдэд ажиллаж бас өгөлнө. Энд бол дуудлага хурдтайгаар ганцхан бие оролцсон биш. Маш олон манай ардчилсан намын маань үндэсний зөвлөлт хорооны гишүүд оролцсон. Гэхдээ үн цохиж явна гэдэг утга нь бол мөнгө илүүцсэндээ багтаж шингэж ядсандаа биш. Хамгийн гол нь тэр сайхан гэрэл тэрээдэн хөдөлөө бид нар тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ үүргийнхаа дагуу энэ төгөө явлаа.
Шинжлэлийн засгийн газар ирж буй 2013 онд шин бүтээн байгуулалт хөгжлийн түвшийг буйгаалan ажиллахаар зорж байна. 13 онд Цэвэн энергийн газар бол ерөөсөө технологи зурилсан, мэдлэг зурилсан одоо цацрын хяналтыг хийхдээ иргэдэд оролцоотоо төрөмөс оглон хяналтаа хийнэ. Дараагийн 4 жил Монголын ард түмэн үнэхээр арчилсан намаас арчлалын төлөө зүтгэж явах хүн болгоноос маш их зүйлийг хүсэн хүлээх болно. Бодлогын шинжтэй бүх ажлуудыг 3 жилээр 16 хүртэл төлөвлөх. Тэгээд төлөвлөгөө хэрэгжүүлж эхлэх юм жил болно. Үнэхээр их ажлын жил болно гэж хэлж байна. Маш олон амлалтууд байгаа. Тэгэхээр тэр олон амлалтуудаа бид нэ биелүүлж их зүйлийг энэ улс орнодоо бүтээж ард түмний сайхан амьдралын төлөө хийх зүйлийг хийж ажиллана. Олон энэ 2016 хүртэл орон нутагт бид нар дөрвтэй, далаацтай Монгол 2020 хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил хийнэ гэж зорж ажиллаж байгаа. Увсан аймаг хөгжлийн загвар аймаг болох энэ бас нэг тууз ажиллаж зогсож байгаа болов уу гэж бодож байна. Мөн цаашдаа бол бид нар соёлынхоо өвийг хамгаалах зохиц хуультай болно. Баян үлгийн говь алтаад, Захан, Ховд гэл, Увс гэл энэ 5 аймагт гэхэд уулын аялал жуулчлалыг бол бид нар олон улсын цаст одоо мөнх цаст уулуудтай орн одоо улс орнуудад яаж зохион байгуулдаг вэ? Тэр зохион байгуулах хэмжээнд хүртэл байгалийн цогц аялал, соёлын цогц аяллуудыг зохион байгуулах их зүйн орчинтой болно. Тэгэхээр бид нар аялал жуулчлалын одоо орчны бүс нутгийн эрх зүйн байдлын тухай хуулийг бол боловсруулж гаргана. Иргэдийг маш их оролцуулсан, ардчилсан элементүүд оролцсон, иргэдийн оролцоотойгоор хөгжлөн төлөвлөгддөг, соёл нь түгээгддэг, иргэдийн оролцоотойгоор орлогоо бүгд төлөвлөж харилцан одоо хүртэж байдаг тийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлж мөрөө үлдээнэ гэж бодож байна. Харуулхад Монгол орнд хаана ажил яаж буцаж болдгийг бид нэр үнэхээр харуулах ёстой. Нийслэлийн ажлыг манлайлан хийж байгаа. Орон нутагт ялсан манай аймгийн намынхан, манай аймгийн намын удирдлага, аймгийн засаг дарга нар ч гэсэн бас энийг орон нутагтаа үйлдвэрлэн хийж чадна гэдэгт бид нэр эргэлзэхгүй байна. Бид нэг л юмыг мартаж болохгүй. Ард түмнээс эхлэлтэй, ард түмнээс итгэл сонголт, итгэл хүлээж гарч ирсэн ард түмний засаг бол ард түмнийхээ төлөө ажиллах ёстой. Энийг бид өдөр бүр цаг минутаар байн бодож шинжлэх өөрчлөлтийн төлөө зүтгэж ажиллана. Ард түмтэйгээ хүн холбоотой ардчилсан намынхан зүтгэж ажиллана гэдгийг би ардчилсан намын даргын хувьд та бүхнийхээ нэрээр өмнөөс бас дахин батлан илэрхийлж байна. Ардчлалын мөнгөн үдэш онцгойтойгоо бүгдээрээ хармон онд улам ихийг хийж өгье. Баярлалаа. Эх 2013 онд хийсэн олон ажил хийх олон ажлын төлөвлөгөөтэйгээр дахин уулзсан гэсэн итгэлээр 2012 оны ардчилсан нам ард иргэдтэйгээ хамт хөдөж байна. Хүн шиг амьдарч улс шиг хөгжихийн мэтлэл нэгэн шинэ ирлээ.